Энэ мэт шийдвэр мэдээллүүдээс ирэх хавар Монголын улс төр гаднаа доктортой харагдагч дотроо эрх мэдэл нөөц соёлын төлөөх тэмцэл уламж хэрүүсэх төлөвтэй байна. Засгийн газар бүхэлдээ нь орохгүйч дотроо сайднарн солигдож албан тушаалын дахин хуваарлалт хийж болцчихгүй маа. Эрх баригч нам задрахгүйч дотроо олон төвтэй болж хотын улс төр бие даасан хүчний төв хിവэр үлдэж чадах гэсэн эргэлзээтэй. Сөрөг хүчин засгийн газрыг хүчээр солихоос илүү нийгмийн бухимдлыг өөрсдөө шингээдэг сул улс төрийн хүчин хүүхэлдээ хിവэр үлдэж болцшгүй зургалтай байна. 44 хоногийн өмнө намрын чуулганы хаасан улсын хурал 34 хоногийн дараа хаврын чуулганаа нээх гэж байна. Гэвч парламент амарсан ч улс төр амраагүй төрийн ордон намын төв байр цахим орчин урын ойронд улс төрийн тойрог халуун хуваар дотоод зөрчил нууц тохироо эрх мэдлийн зодон завсаргүй үргэлжилж байна. Засгийн газар өнгөрснөө ухаж улс төрийн хариуцлага хайж бодлогын гүйцэтгэлээ 2 дугаар тавих зур улсын хуралдах сөрөг хүчин болох арчилсан нам зарим сайд бүх дэд сайд нарыг огцруулна гэх мэдэгдлэр гарын үсэг цуглуулж гэлсэн ч бодит байдал дээр дарамт олж чадсангүй. Тэд цомогтгол нэрийн дор өөрсдийн нөлөө бүхий хүмүүсийг явуулсанд хорсож дэд сайдын институцийг улс төрийн бүлэглэлийн санхүүжилтийн сүлжээ болж хувирсныг шүүмжилсэн. Зарим гишүүн нь мэргэжлийн бус томилгоог ил тод шүүмжилсэн ч улс төрийн тэмцэл нь удалгүй хамтарсан ажлын хэсэг гэж саарамгчсан юм а. Сөрөг хүчин тэмцэх мэт харагдавч институцийн төвшөнд бодлого өөрчлөх чадваргүй. Системийн дотоод зохицуултанд ууссан ивэр үлдлээ. 90 томилогдсон дээр дэд сайд нар дотор бол тухайн салбараа ойлгож байгаа хүн байхгүй. Жишээ нь боловсролын дэд сайд одоо ямар хүн томилогдчих вэ? Яах гэж очив? Багш нарт тэр хүн туслах уу? Эцэг эхчүүдэд туслах уу? Эсвэл одоо барилга савнд нь туслах гэдэг. Хүн нам хамтарсан засагт ороод наран баяр сайд томилогдоход боловсролын сайдын зөвлөхөөр одоо ажиллаад сая оны өмнө дэд сайдаар томилогдсон улс төрийн албан тушаалтан байгаамаа. Дэд сайднараа буцаад чөлөөлөхгүй болвол бид засгийн газрыг огцруулах асуудлыг хөндлөн гэдгээ илэрхийлж одоо огцруулах санал дээр улсын хурлын гишүүдийн гар үсгийг цуглуулж эхэлсэн. Тэгэхээр энэ хаврын чуулгантай одоо зэрэгцэн өргөн баригдах байх гэж найдаж байна. Боловсролын салбарт үндсэн цалин нэмэх нэрийн дор урамшуулал илүү цагийн нэмэгдлийг хассан наран баяр сайд хотыг хагасаар орчим харанхуй болгосон эрчим хүчний сайд цойжилсүр нарыг хамттан огцруулах улс төрийн акц өрнөсөн. Гэвч ерөнхий сайд улс төрийн эрсдлийг удирдах тактик эргэлж цойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгснөөр галыг намжаасан. Улс төрийн утгаараа энэ нь хариуцлага тооцсон дүр эсгэлт албан тушаал хадгалсан бодит байдлаа. Одоогийн байдлаар наран баяр цойжилсүрэн нар суудлаа хадгалсан хэвээр байгаа нь засгийн газарт хариуцлага сул болохыг нотлоно. Миний бие өөрийнх нь планкн дээр өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд занданчдэрт эрчим хүчний сайд цойжилсүрэн шадар сайд дор санд нарыг ажлын хариуцлага тооцож одоо огцруулахыг одоо шаард залан бичиг одоо явуулж байгаа. Яагаад ийм албан бичиг явуулж байгаа нэгдүгээр ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж болохгүй учраас хурлын гишүүдэд одоо шинэ үндсэн хуулийн дагуу одоо шаардлага ирэх байгаа. Заавал энэ сайдын судалтай албан тушаалд зурлаад байх юм алга байна уу? Намайг огцрууллаа гэж хэлээд тэр их хурлын гишүүнийг бол огт буруудахгүй. Монгол ардын нам доторх бүлэглэлийн тэмцэл оюун эрдэнэ амар ойсгалан нарыг улс төрийн төвөөс шахснаар дууссангүй. Хуулиар нам удирдах хэрэггүй ч улс төрийн бодит нөлөөтэй ерөнхийлөгч хүрэлцэх хөшигний арын засаглалын хэлбэрээр нийслэлийн Монгол ардын намын хороог өөрийн нөлөөний хүрээнд оруулах хөтөлбөр эхлүүлсэн гэх улс төрийн мэдээлэл идэвхжиж байна. Үүний илэрлэл нь оюун эрдэнэ үеэл Нямбаатрыг хотын даргын суудлаас нь хөдөлгөж, хот байгуулалт барилга орон суучлалтын сайд Бат Амгаланг уг албан тушаалыг бэлтгэх тухай улс төрийн яриа захин очны кампанит давалгаа олвоо. Нийслэлийн Монгол ардын намын хороо сар шинийн өмнө хуралдана гэх шуумж энэ дотоод тэмцлийн нэг илэрхийлэл болсон. Гэвч хотын дарга Нямбаатар үүнийг албан ёсоор үгүйсгэлээ. Би одоо уг нь хурал зарлах хэрэгтэй шүү дээ. Одоогор тийм би бодоогүй байгаа учраас гайгүй байна. Тэргүүлэгчдийн хурлыг би зарлана, тэргүүлэгчд намын хороо зарлана. Яг гоо тийм сонирхолтой хүмүүс тийм ярьж болох байх. Гэхдээ одоогор бид нар төлөвлөг байна. Монголын улс төр институцээр биш бүлэглэлээр ажилдаг намын нөлөөлийн сүлжээ парламентын тохиролцооны талбар засгийн газар нь бодлого хэрэгжүүлэгч бус эрсдэл удирдах штаб болж хувирсныг араараасаа хүрэх улс төрийн үйлдэлээс харж болохоор байна. Сөрөг хүчин засаг солих чадваргүй эрх баригчд институц болж төлөвшөөгүй энэ нөхцөлд хаврын улс төр халуухан болно гэдэг нь шинжлэл бус харин нөөц албан тушаал нөлөөний дахин хуваарлтын тэмцэл ширүүсхийн илэрлэл юм а.